Хөрснөөс хүнс нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа газар тариалангийн салбарт хамгийн чухал хэрэгцээ болох бордооны асуудлыг хүндхээр бэлтлээ. Бордоо газар тариалангийн үйлдвэрлэлд таримлын ургац хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал аж холбогдолтой. Дэлхийн хөдөө аж ахуйн хөгжилд эрдэс бордоо хэрэглэснээр тасралтгүй өсөж байгаа дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж мөн эрчимдсэн газар тариалан хөгжүүлэхэд ч нэмэр болж байна. Судалгаанаас харахад бордоо хэрэглэснээр таримлын чанар сайжирч ургац 1.5-аас 2 дахин нэмэгдүүлдэг байна. Монгол улс 1960 оноос хойш газар тариалан эрчимтэй хөгжүүлж эхэлсэн ч хөрсний үржил шим хамгаалах гол арга болсон бордоог 1976 оноос хэрэгжилж эхэлжээ. Гэсэн хэдий ч хөрсний үржил шим хамгаалах төвшөнд хүрээгүй, өнөөдөр ч үүний үр нөлөө арилаагүй гэж хэлж болно. Учир нь тариалангийн нийт талбайн талаас илүү хувь нь үржил шимийн доройтолд орсон. 1990 оноос хойш газар тариаланд бордоог хангалттай хэрэглээгүй гэдгийг судлаачид хэлж байна. Нөгөө хөрснөөсөө тэр ургацыг бий болгох, хангалттай бий болгох тэр бордоо буюу тэр элементүүдийг бид нар шимт хичээлүүдийг бид нар ургамалдаа өгч чадахгүй байгаа учраас ургац маань эрс бууж эхэлсэн. Тэр ургацсан дотор байгаа гурилч байдгийм үү, төмөсч байдгийм үү, энэ таримлуудад байх хүнд хэрэгтэй тэр шимт хичээлийн бодисууд бас хангалттай нийлэгдэж чадхаа байсан. Ингээд явхаар эн чинь өөрөө нөгөө далд өсгөлнг бий болгодог юм чинь бүр хөрснөөсөө эхэлдэг. Ургамал ургахад азот, фосфор, калий, төмөр, цайр зэрэг 16 төрлийн макро болон микроэлемент шаардлагдаг юм байна. Эдгээрээс аль нэг нь дутагдсанаар ургамлын чанарт нөлөөлнө. Жишээлбэл ургамалд калий дутагдахад үндэс сайн ургаж бэхждэггүй. Дээр нь ургамлын өвчин хортон шавж тесвэргүй болно. Харагдах байдлаараа ургамлын навч захаасаа хүрэнтэж шарлж эхэлдэг юм байна. Харин фосфор дутагдвал ургацын болц жигдрэхгүй, ургацын чанарт муугаар нөлөөлдөг юм байна. Жишээ нь фосфор дутагдсан төмсний иш сул үндэс нь ургалт муу байна. Ингээд ургацын чанарт шууд нөлөөлдгийг тариаланчид хэлж байна. За харин тариаланчдын гаргадаг нийтлэг алдаа нь тарьж байгаа ургамалдаа ямар төрлийн бордоо шаардлагатай байгааг нарийн тооцдоггүйгээс гадна бордооныхоо тун хэмжээг тааруулаагүйгээс чанартай ариун ургац авч чаддаггүйг судлаачид хэлж байна. Хөрсөн үржил шим уу таримл ургамал маань хангалттай хэмжээний хоол хүнс тэжээгдэж чадахгүй байгаа учраас стресстэй байгаа юм. Ингээ стресстэй байгаа таримл маань өвчин хортон дарахалт өвчин хортон нэрвэгдэх нь маш амархан болчдөг. Тэгээ хадгалтын үед хорогдол нэмэгдэх юм сөрөг талууд байдаг учраас ер нь Монгол орны тариалангийн талбай нэг соёл суух нь бол бордоо хэрэглэж соёлж хэвчтэй. Хүмүүс маань мэдээд сайн ургууц авах гэж байгаа юм чинь энийг хэрэглэхээр аягүй сайжирдаг гэдэг үндсэн дээр нөгөө ойлголт нь буруу тийшээ хазаагаад нөгөөдөл маань хэтрүүлэхээр нөгөө дотор чинь нитрат агуулт нь нэмэгдээд эхэлнэ. Хүний эрүүл мэндэд муугар сөргөөр нөлөөлдөг тийм ээ. Нөгөө эсэн бүсийн өвчин юмнуудыг чинь дэгдээгээд идэг ийм юмнууд. Өнөөдөр ер нь Монголын газар тариалангийн 70% нь бол ингээд үржил шимийн дороотолд орчжээ хөрс. Тэгвэл бид яаж тэрийг зөв системтэй зөв бурдах ёстой юм бэ? За ер нь бол газар тариалангийн асуудал ярихад бол хамгийн чухал асуудал ерөөсөө газар тариалангийн оршин тогтох үндэс нь бол таримлын сэлгээ байдаг. Таримлын сэлгээг бол зөв зохистой мөрдөснөөр хөрсний үржил шим хамгаалагдах, сайжрах бүрэн нөхцөл бололцоо бүрдэж байгаа. За одоо бол манайх бол ер нь бол буудай голчлон л тарьж штэ буудай. За араб сул яг 4.1% нь бол бараг орж ирж байна. За тэгвэл энэ таримлуудаа за хүмүүсээс тодорхой хэмжээнд байна. Гэхдээ яг үр тарианы хувьд таримл шиг тэгэхээр байхгүй. Тэгэхээр бол буудай арабс 2 л байна. Тэгэхээр энэ хоёр таримлыг уримштай зөв сэлгүүлэх, дээр нь 4 дахь 5 дахь таримлын асуудал маш чухал. Яг хичээлийн ургамлууд тариалж байна. За ингээд ер нь зөв зохистой шинжилгээ ухааны үндэслэлтэй сэлгүүлж чадчихэж л хөрсний үржил шим хамгаалагдана гэсэн үг. Гадаадаас авж байгаа энэ таримлуудаа дотооддоо үйлдвэрлэх тийм шинжилгээ ухааны үндэслэлтэй сэлгээний гаргаж бүс үрдээ зөв мөрдөх, тэрнтэй тохируулж бордооны бордох системийг боловсруулах, бордох технологи боловсруулна л да. Жишээлбэл би энэ жил зөвхөн арабсан дээр бордоо яаж хэрэглэх вэ гэл ингээл хүмүүс асууж байгаа. Өмнө та юу тарьсан бэ? Тэрний өмнө жил юу тарьсан бэ? Тэрийгээ яаж бордсон бэ гэдгийг би асуудаг. Тэгжээс тэр чинь өмнөх агропонд гэж бид ярьдаг л да мэрэгжин өмнө тарьсан таримлын эсвэл уран шин талбайн хэрэгэлсэн бордооны дараа жилийн үйлчлэгээ бас чухал байдаг. Тэр өмнө жил тарьсан таримлын үлдэгдэл, үндэсний үлдэгдэл те. За
үндэс сүрлийг үлдэгдэл тэр хөрсөнд орсон органик бодисын хэмжээ ямар байгаа вэ? Тэрнээс хамаарат дараа жилийн таримлын бордооны асуудал яригдана. Тэгээ ер нь бол бордоог бол хэрэглэхдээ бол маш зөв зохистой хэрэглэнэ. Био бордооны үйлдвэрлэлийг одоо түрүүс маш их сайн дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэлийг байгуулах хэрэгтэй. Энэ бордоон дээрээ суйрлаад одоо гол нь одоо шимтгий жилийн бодисыг одоо балансыг сайжруулахад анхаарах. Дээрэс нь бол яг тарилтын үед ургалтын хугацаанд зайлшгүй шаардлагатай одоо эрдэс бордоог хэрэглэж болно. Бордоог хизээ яг хийх ёстой гэдэг юм бэ? Энэ дээр тариаланчд бол алдаа гаргаад байдаг гэдгийг орон номч бас хэлж байна л да. Тухайн одоо орнолдоо тохирсон бордооны төрлийг сонгох. За бордоо хэрэглэх хугацааг сонгох. Бордоо хэрэглэх тун нормыг зөв сонгох. За бордоо хэрэглэх байршлаа зөв сонгох гэж ийм 4 зөв байгаа. За энийг одоо дөрүүлэнгийн одоо маш сайн чанд одоо тухайн одоо нөхцөлтөд тохируулж сонгоно л гэсэн үг. За жишээлбэл тэр бордооны байршил гэдэг нь бол ер нь олон улсын практикаар батлагдсан. Өрнөөс доош одоо 3-4 см-т бордоо өгөх ёстой. Хөрсний чийгэнд бордоо уусаад ургамлын үндсээр шингээгдэх одоо боломжтой нөхцөлд бордоо одоо хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. За тэгээ бордоо хэрэглэх хугацаа бол яг ерөнхийдөө бол 3 хугацаа байдаг. Манайхан бол бас мэддэг бах. За тарихаас өмнө үндсэн бордоо нийт шаардлагатай ер нь бордооны 70% нь өгсөн байх ёстой. Тарилтын үед өртөө өрсөлдөлтөй хамт 25%. За ургалтын хугацаанд одоо шаардлагатай үед нь шаардлагатай бордоогийн тохирсон тун нормор бол 5% бордоо өгөх ёстой. Бэлчээрийн малаас бууц гарч байгаа. Энэ бууцаа одоо зөв хоримтлуулад, зөв ялзруулад бууцсан одоо бордоо болгож тэгээ одоо 4 талбайс сэлгээхэд одоо 4 жилдээ нэг удаа ч юм уу тийм ээ. 3 талбайс сэлгээдэг бол 3 жилдээ нэг удаа уриншинда одоо бууцыг сайн хэрэглэх хэрэгтэй байна. Тэгээ үртэрийн талбай том учраас манайхан жоохон бэрхшээгэл байгаа юм л да. Гэхдээ тэгээ энэ жил нэг 50 га, эх жил нэг дахиад 50 га ч гэдэг юм уу 50 100 гагаар нэгээд чадлах чинээргээр ингээд 4 жилдээ нэг удаа бууцаар бордол их сайн байгаад. Ногоон бордоор уриншиг хийх хэрэгтэй. За зүгээр одоо цолгой уринш одоо механик боловсруулад эсвэл гербицид цацаад ингээ хими уринш хийж яхаар хөрсний үржил шимийг сайжруулдаг уринш бол үртэрийн талбайд ер нь хамгийн чухал юм бол ногоон бордоотой уринш хийх хэрэгтэй. Тэгээ энэ хоёроор л одоо үржил шим сайжирна. Бордоон дээр одоо яг зөв зохистой хэрэглээгүйгээс үүдээд бас ямар сөрөг үр дагаврууд ер нь гарах вэ? Яг үнэ. Эрдэс бордоо бол хими бодисч өөрөө нэг дор их тунгаар хэрэглэж болтгоо. Одоо ингээд шаардлагатай хэмжээ чинь нэг 100 кг байна гэд ингээд зөвлөсөн байхад тэрний чинь нэг үндсэн бордоонд одоо 70% нөхцөн байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл тарих үедээ бол бас нэлээд тунгаа хөтөлдөг юм байдаг. Ялангуяа их тунгаар хэрэглэснээр хөрст авсжуулна. Хөрсөнд амьдарч байгаа тэр ашигтай микроорганизмуудыг бүх организмууд бол устгадаг, тоо хэмжээг нь бууруулдаг, үйл ажиллагааг нь одоо алдагдуулдаг. За тэгэхээр хөрсөнд амьдарч байгаа тэр бичил биет нь одоо микроорганизмуудын нөлөөгөөр хөрсний үржил шим сайжирдаг байхгүй юу? Хөрсөнд орж байгаа органик бодисыг л одоо бичил биетэн одоо задлал эрдэсжүүлэл ургамал маань өөрөө эрдэс шингээж авна. Тэр амьтдад насар олон төрөл байдаг, асар олон одоо ач холбогдолтой ийм амьтдын одоо хэмжээг нь бууруулад устгаж яах гэсэн үг байхгүй юу? Устгаад бид нар өөрсдөө одоо эрдэс бордооны буруу хэрэглэнээс болоод хөрснийхөө үржил шим өөрсдөө бууруулж байна гэсэн. Ер нь олон улсад одоо яг энэ бордооны хэрэглээ ер нь ямар байгаа юм бол энэ дотроо нэг органик бордоо төлөхөө ашиглаад байна уу? Ер нь бол одоо өндөр хөгжилтэй орнууд органик тариалан, экологи дэглэлтэй газар тариалан чиглэл рүү явж байгаа. За тэр Европын орнуудад бол ерөнхийдөө бол органик тариалангийн одоо үйлдвэрлэлийг 30% хөөргөн гэсэн зорилт тавьсан ажиллаж байгаа. За тэгээд одоо бордооны хэрэглээг бол бууруулах, хязгаарлах. За өмнө Солонгос улсад ч гэсэн одоо бас органик бордооны үйлдвэрлэлийг их дэмжиж байна. Улсаас бол ер нь бол органик 1 кг органик бордооны 50% нь улсаас тэр үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид нь цаад болгочихж байгаа байхгүй. За ингээр органик бордооны үйлдвэрлэл бол маш их хөгжиж байгаа. Энэ экологи хамгааллыг, хүнийхээ эрүүл мэндийг хамгаалъя гэж бодож байгаа бол эрдэс бордооны хэрэглээ бол өссөн өсөг бууруулах ёстой. Манай улсад одоо ийм боломж байна уу? Байна штэ. Би түрүүнд хэллээ те манайх ч мал аж ахуй орно штэ. Бэлчээрээс маш их бууз гарч байна. За тэгээд энэ перми аж ахуй, шувуу гахааны одоо аж ахуй, сайлын үнэ тийм ээ, перми аж ахуй, махны чиглэлийн өхний аж ахуй хөгжиж байгаа тохиолдолд одоо тэр малаас гарч байгаа болгоныг л ерөөсө бүгдийн төрөл бүрийн органик бордоо үйлдвэрлэх боломжтой байхгүй. За хоёрдугаарт нь бол тэр байгалийн эрдэсүүдийг ашиглах бас бордоо үйлдвэрлэх болцоо байгаа. Тэгээ одоохондоо хэрэгцээ орчин бол бүрдээгүй.
одоо хөрснөөс юм авдаг биш, юм өгдөг таримлуудыг хөрсний таримлын сэлгээнд оруулж өгч чадсанараа бид нар органик тариалан шилжих боломжтой. Экологийн тариалан шилжих бүрэн боломжтой. Ер нь бол одоо бол хамгийн одоо органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой улсад манайх бол орж байгаа шүү дээ. Ер нь бол чийг багтай, тийм бохирдол тарах одоо хурд үндэс байхтай нөхцөл найраа бага. Монгол улс эрдэс бордоог Хятад, Орос улсаас 100% импортоор авч байна. Цагуурын эрсдэлтэй нөхцөл тариалан эрхэлдэг манай орны хувьд бордооны хэрэглээ бага байгаа нь импортын бордооны хангамж, олдоц тааруу, дээр нь үн өртөг өндөр байдагтай холбоотой гэж тариаланчид тайлбарладаг. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд 2017 оноос хойш Монгол орны хөрснөөс дээж авч судлаад онцлогтон тохирсон органик бордоо үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлжээ. Энэ хүн хөрснөөс ялгаж авсан бактериудаа ингээд тохиромжтой тэжээлийн уусмал бэлтгэсэн тэжээлт орчинд нь шингэн хэлбэрээр ингээд өсгөрлөд түүнийг цаашид бордоо үйлдвэрлэлийнхаа дамжлагад шилжүүлдэг. Ер нь сүүлийн жилүүдэд бактерийн буюу био шингэн бордоог хэрэглэх нь дэлхийн нийтэд маш хурдтай нэмэгдэж байгаа. Био бордоог ер нь эрдэс бордоо, органик бордоотой дангаар нь хэрэглэхээс илүү эрдэс бордоо, органик бордоотой хамтран хэрэглэх нь илүү үр дүнтэй. Анхны компани маань одоо зөвхөн нэг төрлийн иризо бактерийн шингэн бордоо үйлдвэрлэж байсан бол одоо өнөөгийн байдлаар нэр төрлийн хувьд олчруулаад одоо 4-5 төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа. Тэр 4-5 төрлийн бүтээгдэхүүн бол бүгд одоо шилжүүлээд хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнд гарч ирсэн бүтээлүүдээ тухайл одоо хөрсний одоо хөрс агаар хэмээн лабораторид амжираад одоо гуматын бордоо мөн одоо хөрс агаар хэмээн лабораторид амжираад гуматын бордоо болон эрзо бактерийн бордооны хамтарсан биогем гэдэг одоо чимэглэлийн урмал модны аж ахуй зориулсан шингэн бордоонд бас бид нэмэлтээр үйлдвэрлэж байгаа. Тийм гадаадаас үнэтэй бордоо хэрэглээд байгаа юм боломж эдийн засгийн боломж тариалжд бас их бага байж байгаа. Тийм учраас одоо манай хүрээлэнгийн энэ гарааны компани бол энэ гадаадаас авч байгаа өндөр үнэтэй бордоог орлох, импортыг орлох одоо хэрэглэхэд хялбархан үйлчлэгээ сайтай ийм одоо бордоонууд үйлдвэрлэж байгаа. Энэ бордоонуудыг бид туршиж одоо тариалжтай санал болгох үүднээс энэ ажлуудыг хийж байгаа л гэж ойлгож байгаа. Судлаачид органик бордоо гаргаж авсноос хойш улаан буудай, тосны ургамал, төмс, хүнсний ногооны чанар, ургацад одоо бордоо хэрхэн нөлөөлж байгааг ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэрэгдэх туршилтын талбайд хийжээ. Ингэхэд төмсний гаагаас авах ургацын хэмжээ 20-30 хувиар, буудаyn гаагаас авах ургацын хэмжээ 40 хувиар нэмэгдэж байгааг 3 жилийн судалгаагаар тогтоосон байна. Ер нь одоо энэ ард түмний дунд бол энэ тариал араб сүлд таримлууд хөрсний үржих маш ихээр ашигладаг, хөрсийг ядууруулдаг гэсэн ийм одоо янз бүрийн амын ярианууд маш их байдаг. Энэ яриаг бид нар бас одоо яг бид манай мэрэгжлийн байгууллагаас энэ яриаг одоо бид хариулт шинжилгээ ухааны үүднээс хариулт өгөхийн тулд аравсын талууд бид сүүлийн 2 жилд бордоо туршид тодорхой хэмжээний үр дүнгууд гарсан байгаа. Тэгэхээр манай судалгааны дүнгээс харах юм бол энэ аравсыг одоо 4 жилийн дараа нэг талбайд тариалаад тариалж байгаа тохиолдол бүрдээ одоо янз бүрийн хөрсний үржил шимийг сайжруулах тэтгэсэн бордоонууд хэрэглээд байх юм бол үндсэндээ энэ таримлыг тариалах бүрэн боломж байна гэж ингэж үзэж байгаа. Биогум гэдэг энэ нэртэй бордоог за бид нэр буудаан дээр за буудааныхаа одоо өрөнд үйлчлүүлээд за мөн буудаа ургалтын үе шат болох одоо бутлалт цэцгэлтийн үе шатанд ингэж хэрэгэлсэн байгаа. За энэ бордоог хэрэглэснээр бол одоо хөрсний ялцамгийг бол одоо нэг 0.6 хувиар за энэ ялцмын дотор агуулгадах одоо хөрсний одоо нитрат азот, за хөдөлгөөнт фосфор, за солилцох каль гэх мэт одоо химийн элементүүдийг бол одоо ерөнхийд бордоо хэрэглэснээр тодорхой хэмжээнд дээшлүүлсэн юм эерэг нөлөөтэй ингэж гарсан байна. Туслахаатай нөхцөлд одоо буудаан таримл дээр өрөнд болон ургамал ургалтын хугацаанд бол хэрэгэлсэн. За ингэж хэрэглэснээр бол одоо хяналт буюу бордоогийн хөлбөрөөс бол нэг 12-оос 25% нэмэн ургацыг бүрдүүлж байгаа. За энэ нь бол нэг 2-оос 4.2 центнер одоо ахиу ургац бүрдүүлж авсан. Одоо жижиг талбайд туршсан судалгааны үр дүнг одоо баталгаажуулахын тулд одоо үйлдвэрлэлд 300 гад одоо туршсан ийм судалгааны үр дүн байгаа. За дархан эризо бактерийн бордоог дангаарна. За дархан эризо, дархан гуматын бордоог одоо хольж ингэж туршсан байгаа. За энэ судалгааны үр дүнгээр дархан эризо бактерийн бордоог одоо дангаар нь хэрэгэлсэн хөлбөрийг хяналттай хөлбөртэй харьцуулахад хээрийн зохиц одоо хяналттай хөлбөрт 47.8%. За дархан эризо бактерийн бордоо хөлбөрт 64.7% буюу 16.4%-аар одоо нэмэгдсэн юм судалгааны үр дүн гарсан. За дархан эризо бактерийн бордоо болон дархан
гуматын бордооны холимог хувилбарт бол одоо 17-оос 18% одоо хээрийн сухицын ийм нэмэгдэлтэй одоо гарсан ийм судалгааны үр дүн байгаа. За биднээсээ хувьд болохоор 4 төрлийн өсөлт идэвхжүүлэгчдийг харьцуулж үзсэн байгаа хамттан. За тэгж үзэхэд BR 481 буюу бүгд найрамд хятад улсаас импортоор орж ирсэн бордоо. За Биоли жимчүүг гээд цуврал бордоо Оросын албаны улсаас орж ирдэг. Тэгээд Биосил, Энергийн Жермен гээд бордоо нь болохоор Европын холбооноос гаргадаг бас цуврал бордоо байгаа. Эднэстэй ингээд шингэн бордоогоо харьцуулаад үзэхэд биднээсийн бордооны үзүүлэлт тэр өсөлт идэвхжүүлэгч бодисоодаас ургацын хувьд 30.4-өөс 35.6% нэмэгдэлтэй байсан. Бидний судалгаагаар буудай цавуулгын хувьд 27% цавуулгын агуулмжтай байсан. 10.6-аас 12-ийн хооронд уургийн агуулмжтай байсан. Одоо биоком бордоо маань үндэсний нийт уртыг 55-аас 60%-аар одоо хяналт хувилбараас нэмэгдүүлж исэн. Үндэсний одоо салааны тоог болохоор 15-аас 20%-аар нэмэгдүүлсэн судалгааны дүн гарсан. Нийтдээ одоо манай одоо энэ судалгаанд ашиглагдсан үр тарианы ургамлын маань үндэсний урт маань 4.3-аас 7.2 метрийн урттай үндэс бөгөөд 40 мянгаас 60 мянган одоо салаа ширхэг үүсгэсэн ийм үндэсүүд гарсан байгаа. Улаан будаг тариалахад нэг гагийн зардал нь бол сая орчим төгрөг гардаг. Нэг гаад тариалт хийх зардал маань. Энд бол хоог ургамлуулах бүх төрлийн үрэн шигээр бүх зарлууд ингээд ороход. За тэгэхэд киналт буюу бордоо хэрэглээгүй хувилбар нь 3 жилийн өмнө хувилбар нь болохоор 13.7 центр байгаа. Тэгэхэд үр ашигын тооцоо буюу ашиг нь болохоор 230 мянган төгрөг орчим. Ашигтай байгаа нэг гаад тутмаас. За нэмэлт бордоо хэрэглэсэн тохиолдолд 5.5-аас 6 центрийн ахиу ургац авчна гэсэн үг. Улаанбаатар дээр. Тэгэхэд нэмэлт ургац нь 37-аас 40% нэмэгдээд 930 мянган төгрөг орчмын нэмэлт орлоготой болж байна гэсэн үг. Төмс хүнсний ногоо манай улсын хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс судлаачид зөв техникээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход голлон анхаарсан талаараа ярьсан юм аа. Луунгийн ч юм уу таримлуудынхаа өрөнд үйлчлээд ингээд доторх агуулгалт юмнуудыг ингээд үдээд ирэхээр шал өөр. Одоо тарилтын үед хэрэглэснээрээ ургацыг бол 20-25% нэмэгдүүлжсэн бол одоо ургалтын хугацаанд давтаж хэрэглэснээр 30-аас 40% хүртэл одоо ургацыг нэмэгдүүлж байгаа. За энэ нэмэгдэж байгаа ургац маань ерөнхийдөө одоо тариаланчид одоо төмс тарьдаг хүмүүсийн одоо хамгийн одоо авахыг эрмэлж идэг таваарлаг ургац, таварын чанарыг илүү сайжруулдаг. За тэгээд төмсний агуулмж одоо витамины агуулмж С аминдим агуулгадаг төмс маань өөрөө. Тэгээд С аминдимын агуулмжийг дээшлүүлсэн одоо ингээд төмсний ургац болон чанарт ир нэлээд сайн нөлөө үзүүлсэн ийм бордоонууд байгаа. Канадад эрдэс бордог жишээ нь одоо юу гэдгийг хуурай буюу өрлөн байдлаар нь нийлүүлэх нь тун байгуулж эхэлж байгаа. Нийтлэг хэрэглээ нь бол шингэнлүүгээ шилжчихсэн жишээ. Тэр шингэн бордоо бол яадгүй гэхээр адилхан л эрдэс бордоо л доо. Гэхдээ хэрэглэхэд хялбар байдаг, шууд ашиглагдаж болдог. За дээрэс нь одоо юу гэдгийг аюулгүй байдал талаас их зүгээр. Байгаль өөрөө бас энэ бодисуудыг бий болгодог ийм одоо тогтолцоонууд бий. Жишээ нь буурцах дургамлуудыг хөрсөнд тарихад тэр үндэсний булцуу буюу одоо тэн дээр агарын азотыг аваад нийлэгжүүлдэг ийм симбиоз харьцаатай бактерийн тусламжтайгаар хөрсийг баяжуулдаг, азотоор баяжуулдаг ийм сэлгээгээр явах маягийн ийм технологиуд бас бий. Манай улс жих орны органик био бордоо үйлдвэрлэж чанартай аюулгүй хүнс бэлтгэхэд анхаарч байгаач цаашдаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тариаланчдын хэрэглээ болгох нь чухал байна. Ингэж хөрсний үржил шимээ хамгаалж газар тариалангийн үйлдвэрлэлийнхээ бордооны хэрэгцээг дотооддоо хангаа зогсохгүй органик бордоог экспортод гаргах боломжтой байгаагч салбарынхан хэлж байлаа.